эко тий байгаль дээлтэй гэдэг энэ санаа бол ерөнхийдөө байгууллагын одоо үүсгэн байгуулагчдын эзэдийн санаа. Байгаль дээр ургаж байгаа энэ зэрлэг жимс маань өөрөө шавхагдах нөөц шүү дээ тий. Жил болгоно л энэ ургац одоо байгаль дээр жимс маань энэ ургадаг байх ёстой гэсэн үднээс одоо зэрлэг жимсээ түүхтэй яг боловсрч гүйцсэн хугацаанд нь түүдэг байя гэдэг аймагуудынхаа байгаль хамгаалагч ажилтнуудтай холбогдож энэ үйл ажиллагаа эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж байхдаа бүх үйл одоо үе шатн дээрээ нөгөө эко бай тий. Одоо тогтолцоонуудыг нэвтрүүлээ, ISO стандартыг нэвтрүүлж гин. За эко шиг одоо нэвтрүүлэх боломжтой байвал нэвтрүүлээ. Гэн засгийн ногоон шилжилт одоо эко шиг энэ чиглэлийн сургалтуудад бол бид нар ингээд тогтмол одоо хамрагдагдгийг хүрч байна. За манай компани 2005 онд 4 хүний бүрэлдэхүүнтэй зөвгийн балуун үйлдвэрлэх худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж исэн. За одоогоор бол жимсний чанмал, жимсний өтрүүлсэн шүүс, савлсан ус гэх 3 нэрийн 16 нэр төрлийн бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэж худалдаалж байна. За нийтдээ одоо манайх 90 гаруй ажилтнтай. Манай Эден компани эко үйлдвэр болохыг зорин ажиллаж байгаа. Үүний хүрээнд шил нь өөрөө байгаль эхлэхэд мянган жилийн дараа устдаж үгүй болдог болохоор шилнийхаа хог аяглыг бууруулахаар хичээн ажиллаж байна. Энэ шилийг дахин боловсруулах, угаах, ариутгах тоног төхөөрөмжийг бид суйрлуулахаар хичээн ажиллаж байна. Бусад үйлдвэр батгсан энэ системийг нэвтрүүлээсэй гэж хүсэж байна. Хөдөлмөрийн ялгарлыг багасгах ажлын хүрээнд өмнө нь нөгөө шууд борлуулалт хийгээд өдөржингөө яваад 5-6 дэлгүүр дарж борлуулалт хийдэг байсан зүйлс захиалгат борлуулалт энэ шилжснээр өдөртөө 30-аас 20-30 дэлгүүрээр орж түгээтгэж үйл ажиллагаанд сайжирч өдрийн борлуулалтын үйл ажиллагаа сайжирч машинаас шалгарах хөдөлмөрийн ялгарлал нь багассан байгаа. За манайх болохоор хог хаяглалыг болохоор ангилан ялгаж за давхрыг дахин боловсруулалтанд өгч байна. За үүнд болохоор бүх төрлийн гялгарууд тэгээ пит тэгээ бор цаас жижигны үр хэлс үүнийг одоо дахин боловсруулалтанд өгсөний одоо үр дүн болохоор одоо энгийн хог хаягдал нь хэмжээ буурч байна. Энэ манай хаягдал саард усны усын шүүлтүүрээс гарч ирсэн саард усны танк. Үүнээс шугамаар холбоод энэ хэрэглээр өгөө өгж 0 угаалтуур зэрэг бүх хэрэглээгээ саард усаар ашиглаж байгаа гэсэн цэвэрлэгээ. 30-35% нь хаягдал ус болж хаягддаг ус цэвэршүүлэлтээс энийг бид нөр 100% ашиглаж байгаа гэсэн үг. Борлого авах үед энийгээ сайн харах байна. 6 сард байгууллага төлөөлөд нөгөө Герман руу эко шошго ногоон шилжилт гээд стади турд оролцоод ирсэн. Одоо сургалтаар олж авсан мэдлэг ойлголтууд дээрээ сайжруулах ажлын төлөвлөлт гаргаад ажилласан шүү дээ. Энэ ажлууд маань ерөнхийдөө үйлдвэрийн та дээр чанар дээр ер нь ямар хуу явцтай байна. Нэгжтэй хүн доногдож байгаа эрчим хүчний зардлын тооцоог сарбар гаргаж тайландаа тусгаж өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор ашиггүй эрчим хүчний зардлуудыг хэмнэх арга хэмжээнүүдийг цэвэрлэхээр авч ажиллаж байгаа. Манай үйлдвэрлэлээс гарч байгаа хог хаягдал буюу одоо нөгөө дахин боловсруулах кордон цаас, гялгар уут, шил хагархаа шилийг тусна ангилаад компаниудаа гэрээ байгуулад тушаагаад ингэ явж байгаа. Орж ирж байгаа орлогоо бол одоо компанийнхаа нийт ажилчдын одоо нөгөө ажилчдыг одоо жоохон идэвхжүүлэх үүднээс одоо сард 2 удаа заал авч байна. Хог ангилан хаях тал дээр бол ажилчтай бол сар болгон ордог. Манайхаа ямар ч гэсэн нөгөө төлөвлөгөөнийхөө дагуу хэдүүлээ нөгөө байгаль дээлтэй байна тий. За Монголд нөгөө эко шиг баталгаажуулах боломж бүрдэх үед бол хамгийн түрүүнд одоо энэ баталгаажлалтыг авах тийм Монгол улстай бол жижиг дундуудаас эко шиг баталгаажуулсан нэг байгууллага болох гээд ингээд зориод ажиллаад тий. Одоо жижиг дунд үйлдвэрүүдтэй одоо ингээд үлгэр дуурайлал гэдэг манлайл үзүүлэхийн байгууллага нэг байх болно. Одоо тэгээд хэдүүлээ хамтаараа одоо энэ ажиллагаа илүү сайжруулад ингээд аваад явъя.
Байгаль орчинд ээлтэй те эко үйл ажиллагаа гэдэг маань болохоор зөвхөн нөгөө нэг ганц юм нөгөө ганц одоо үйлдвэрлэх юм уу те ганц байгуулах юм уу эсвэл нэг юм хэсэг бүлэг хүний хийдэг ажил биш. Ер нь ингээд нийтээрээ массаараа энэ нөгөө нэг хийх ёстой, зорих ёстой ийм асуудал гэж бодогцсон. За ингийн тулд бол бид нар нөгөө стадийн төвөрд оролцоод ирсэн. За энэ нөгөө хөтөлбөрүүдэд хамрагдаад явж байгаа хүмүүс өөрсдийнхөө энэ туршлагаа тий одоо ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст өргөн хүрээнд энэ мэдлэг ойлголтыг өгвөл илүү зүгээр юм байна гэж бодогцсон. Сонголтоо хийхдээ хүртэл одоо эко шок байна уу гэдгийг одоо харж үзээд сонголтоо хийдэг юм болсон гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ юуг харуулж байна гэхээр за мэдээж энд бол хугацаа орно тий хөрөнгө мөнгө шаарддаг. Нөгөө мэдлэг ойлголт цар хүрээтэй олон хүнд хүрэгдснээр энэ эко шок бол Монгол ингээд нөгөө төргөө хугацаанд нэвтрээд монголчууд одоо бүр даяараа байгаль дээлтэй эко үйл ажиллагаа явуулах юм бол боломжтой боломжгүй бүхний гэж үл харсан. Тэгээ байгаль ээлтэй үйл ажиллагаа явуулах гэдэг бол нэг юм албан шаардлагаар хийдэг юм ерөөсөө биш. Сайн дурын үндсэн дээр яг энэ одоо цаг үед бидний заавал хийх ёстой нэг зүйл болоод байгаа.